сэтгүүлчид жүжигчид одоо ард түмний оюун санааны одоо төлөөлөл гэсэн эцэг гэсэн үг хэлээд байгаа. Тэгээ энд юу хэлээд байна вэ гэхээр энэ одоо нөгөө нэг хүмүүсийг л хэвээр ингээд удирдах хүмүүс л гэж. Тэгвэл үнэхээр тийм эцэг мэцэг юм уу одоо тийм мундаг л улсууд юм бол эцэг шиг амьдрах хэрэгтэй биз дээ. Та амьдрах хэрэгтэй биз дээ. Би амьдрах хэрэгтэй биз дээ. Хүнтэй адилхан. Тэгвэл яаж амьдрах юм? За хулгай хийх боломж угаасаа байхгүй. Бидэнд тийм биз дээ. Тэгэхээр биднийг яг ийм рүү өөрсөнд төлөгцсөн байхгүй. Төлөхэд байгаа байхгүй. Одоо жишээ нь Монголд би одоо шинэ 10 хэдэн шууд юуны телевиз байна. Одоо долгионы. Кабелийнхаа би хэд байгааг мэдэхгүй байна. Сонин хэд байгааг би мэдэхгүй байна. Сайт хэд байгааг би бүр мэдэхгүй байна. Тэгэхээр энэ хүмүүс яаж амьдрах юм? Монгол улс зах зээл бага. Дээр нь хэвлэмжлэлийн зах зээл гэдэг нь бүр бага. Тийм биз? Энэ хүмүүсийг та зөвхөн рекламаар л амьдрах байгаа ч тийм. Би ер нь сүл телевизийг би бол рекламаар юм уу осоо хэн нэгний одоо захиалгад наадам бас ус юмыг дамжуулах юмар л амьдарч байгаа ойлгож байна. Тэгэхээр тийм орчин байгаа юм. Тэгвэл байхгүй ш. Тэгсэн мөртлөө тэгвэл яаж амьдрах гэдэг байгаа. Бас энэ бүгдийг за тэгвэл амраа жүжигчин сайн жүжигчин тийм ээ. Холливуд энэ төргээл явлаа барилаа гэдээ ярьдаг байхаа. Тийм. За тэгвэл амраа Монголд жүжигэн тоглоод юм уу? Кинон тоглоод мөн үү? Амьдрах боломж байна уу? Тийм ээ. Тэгэхээр жүжигчин ч бай, сэтгүүлч ч бай, хэн ч бай. Хүн болгон адилхан амьдрах хэрэгтэй. Би бол зүгээр захиалгаар юм хийх, бичих, хүн дарамтлах одоо манай сэтгүүлчүүд байгаа. Зарим нэг юмнуудыг би бол энд би хамруулаагүй шүү. Тий. Говьлоо ш надад болж байна. Өө Наранбаатар одоо шууд ингээ ярьсан таны ярьсан чинь хит нэгтлэг барьж ярьлаа гээл одоо ингээ. Тэнгүүтээ одоо шинэ стогод өмөрөөд байна. Одоо өмөрөөд байна. Одоо хүнийг шантаажлж болох юм байна. Хэмэт гэдэг юм айгүй бол ярьж магадгүй. Үгүй. Би тэр талаа бол үгүйсгэн. Тэгтээ яг үндэ ямар замаар яаж явах юм бэ? Тэгэл өөрөөсөө хаалтын грэм юм одоо хийгээл явж байгаа шүү дээ. Нөгөө сая доллар мартдаг хүн өдрүүл тийм. Бүгд нь хаалтын гэрээ хийсэн шүү дээ. Тэгэл хаалтын гэрээ байж болохгүй гэж яриа сууж байгаа шүү танаа. Болох уу? Тэгэхээр бид амьдрах арга байна уу? Тэгэхээр дандаа сайн сайхан юм хийгээд амьдрах боломж олцоо угаасан байхгүй байх шиг байна. Өөрс шиг нь шууд одоо шинэ тавган дээрээс хулгай хийсэнгүй шүү дээ. Тийм биз дээ. Би бол ийм л байр суурь хэлэх байна да.